Монгол Улсын төр сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тусгай хэрэгцээт боловсрол буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудалд хайн хандаж ирсэн. Энэ хугацаанд тусгай хэрэгцээт боловсрол олгох багш нарыг дотоод гадаадын алинд нь ч бэлтгээгүй үдийг хүрсэн нь хүний нөөцийн хомсдолд ороход хүргээд байсан юм а. Орхигдоод байсан тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээнд сүүлийн жил гаруй хугацаанд дөрвтэй үр дүн гарч эхэлсэнийг манай сэтгүүлч онцолсон байна. Альма одоо Монгол Улсын боловсролын их сургуулийн тусгай хэрэгцээт боловсрол олгох багшийн 3 дугаар дамжааны оюутан анх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж тэдэнд боловсрол олгоно гэж бүрэн дүүрэн ухамсарлаагүйгээр энэ мэргэжлийг сонгосон боловч харин одоо бол тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийг хайрлан инэрч тэдний сэтгэл зүйг ойлгон сурган хүмүүжүүлэх гэсэн чин эрмэлзэлтэй болсон гэж байна. Альма эрхчил Монгол Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол эзэмшин ажлын талбарт гарах 2 дугаар ээлжийн боловсон хүчин болж сургуулаа төгсөх юм а. Тэр 3 жил суралцлаа. Энэ хугацаанд яг сургуулийн зүгээс, нийгмийн зүгээс ч юм уу те салбарын яамныхын зүгээс яг суралцаа гарах гэж байгаа хүмүүсийг дэмжих байдал ер нь хэрвээ те. Энэ тал дээр бол ер нь манай техникийн багш нар тэгээд ер нь тийм яамны зүгээс бол айгүй дэмжлэг үзүүлдэг. Сая бол одоо өнгөрсөн 9 сард бол одоо бид нарыг одоо хөгжлийн бэрхшээлтэй сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг аваад одоо найрамдал цусан руу одоо нэг өдрийг өнгөрөх ч юм уу одоо чөлөө цагаар нэрүүл мэндийн байдлаар нь тусалж өнгөрөх ч юм уу тийм үзэл хандлагыг бид нар одоо техникийн багш нартай хамтарч тэгж одоо сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн багш нартай хамт ингэж найрамдал явж 2 өдрийг ингэж өнгөрөөсөн байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл тусгай хэрэгцээт боловсрол олгох боловсон хүчин буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгон ажиллах бакалаврын зэрэгтэй хүний нөөцийг дотооддоо хараахан бэлтгэж хүчрэхгүй байлаа. Харин Монгол Улсын боловсролын их сургуульд 2015 онд тусгай хэрэгцээт боловсрол олгох боловсон хүчин бэлтгэхээр анхны эзэлтэй авсан нь 2019 оны хавар 9 оюутан төгсгөөр бэлтгэгдэж байна. Улмаараа тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэж байгаа улсдаа ганц гэгдэх Монгол Улсын боловсролын их сургуульд өнгөрсөн оны 12 дугаар сард боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зүгээс зориулалтын тэнхэн байгуулан өгчээ. Тусдаа тэнхимтэй олсноор бол харин одоо яг тухайн асуудлаараа бид нар бусад байгууллагатай хамтарч ажиллах, илүү одоо хөтөлбөр төлөвлөгөөг сайжруулах тэгээ оюутнуудтайгаа одоо илүү мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зэрэг боломжууд нэгдэж ирсэн байгаа. Тэгээд ерөнхий сургуулиудын багш нарын зүгээс, эцэг эхийн зүгээс бас хөдөө орон нутгуудад яг энэ чиглэлээр мэргэжсэн багшийг одоо ажиллах өсөлтийг одоо манай тэнхимд бас эрүүлээд байгаа. Миний хувьд болохоор харааны бэрхшээлтэй хүүхдүүдтэй илүү одоо тулж ажиллая гэсэн сонирхолтой байна. Тийм ч утгаараа энэ жил 116 дахь сургууль дээр дадлага хийж байгаа. Тусгай хэрэгцээт боловсролыг олгох зорилтоор сургуулаа төгссөн багш нар ер нь хэр байна? Багш нар бол ерөнхийдөө нөгөө нэгжлийн ангиар сурсан багш нар их олон аа. За тэгээ бас сүс бас давхар сурсан багш нар их олон. Цэрэг хандны суралцж байгаа Монгол Улсын боловсролын их сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын тэнхимд нийт 93 оюутан суралцж байна. Эдгээр 93 оюутан суралцж төгсөөд тусгай хэрэгцээт сургуулиудад дутагдaltaй байгаа багшийн оронтойг багч болов нөхөн гэж салбарын хувьд найдах тавьж байгаа юм а. За эс бөгөөс улсын хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол олгодог ерөнхий боловсролын 6хан сургуульд одоо байгаа бэлтгэгдсэн багш нарын тоо 2 гарын 23-наас хэтрэхгүй цөөн буюу маш дутагдaltaй байна. Тэгэхээр тэр нөгөө мэрэгчлүүд бэлдэжсэн маань одоо ингээ бараг 30 жил тасарсан байсан учраас сая бид намар анхныхаа 10 оюутныг одоо их сургуулийн хүүгийн хэлний бэлтгэл сургаж байгаа. Энэ оюутан маань яагаад ийм шаардлагатай болсон бэ гэхээр одоо манад харааны бэрхшээлтэй хүүхдэд ажилдаг нэг сургууль байна. 116 дугаар сургууль. За тэнд бас нэг цэцэрлэг байгаа. 186 дугаар цэцэрлэг. За тэгжэл сонсголын бэрхшээлтэй хүүхэд сургадаг улсын хэмжээний ганцхан сургуулийн 29 дугаар сургууль. Тэр сургуульд бол одоо бараг гарын 10% багтахаар л одоо тэр сурд педагог гэдэг их тэр хэлгүй хүүхэдтэй ажилдаг тэр багш байгаа. Тэгэхэд 116 дугаар сургууль дээр харааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажилдаг тэр педагог гэдэг багш нэгч байхгүй. Одоо бүр ингээд нөгөө байсан мэрэгчлүүд минь урдан төгссөн мэрэгчлүүд бүгд итгэвчээр явцсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр багшийг бэлтгэх шаардлага гарч байна. Монгол Улсын хүн ам өсгийн хэрээр шин төрсөн хүүхдэд эзлэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа.
Одоо байгаа хөгжлийн мэргэжилтэд 10,600 гаруй хүүхдийн тоо 2020 он гэхэд 13,600 болж нэмэгдэнэ гэх хүн ам зүйн прогноз тоо байгаа учраас эх 5 жилийн хугацаанд тусгай хэрэгцээт боловсролын байгууллагуудыг дэмжих, тэднийг чадваржуулах, за энэ чиглэлийн багш арга зүйчдийг бэлтгэх бодлогыг салбарын яамны зүгээс баримталж байгаа юм байна. За яамны зүгээс оюуны хомсдолтойгоос бусад бэрхшээлтэй хүүхдүүдийг олон улсын жишгийн дагуу аль болох ерөнхий боловсролын энгийн сургуулиудад энгийн эрүүл чирэг хүүхдүүдийн дунд сурган хүмүүжүүлэх бодлогыг баримталж байгаа юм а. Одоогийн байдлаар тусгай хэрэгцээт боловсрол олгож байгаа 6 сургуулийн сурагчид энгийн сургуулийн сурагчдаас 2 дахин илүү буюу 2400 төгрөгийн үдийн хоолны хөтөлбөрт хамрагдаж байна.